За Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх иргэний шүүх хуралдааныг нээсний мэддэг. Өнөөдрийн шүүх хуралдаанаар эс оюун бэлгийн ажилласан байдал тогтоолохдох иргэний эргийг хянаа хэлснэ. Нарийн бичгийн даргаас эрсцийг илтгэх бусад оролцогч суучих. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх, үг хэлэхдээ суудлаасаа босно. Шүүх хуралдааны оролцогч асуултанд хариулахдаа үгээр хариулан толгой тохгүй, дохио зангаа эргэлэхгүй. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дууг унтраана. Шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхэмжлэгчийн биеийн байцаалтай танилцъя. Хаанх үндсэн яриад ба хаан төрсөн? Би Баруун хотод төрсөн. За хэдэн он төрсөн? 67 онд. Хэдэн настай? 58-тай. За эмэгтэй. Ясанц? Эмэгтэй. Ясанц? Эмэгтэй. Даринг. За. Боловсрал Дунд. ямар дунд юм? Бүрэн. Хэдгээр анги төгссөн? 8 төгссөн. За бүрэн бус. Тий. Тэмс төгссөн. Тий бүрэн бус. За бүрэн бус дунд боловсралтай. Тий. За гараа хоёр талдаа авчих. За бүрэн бус дунд боловсралтай мэрэгчил байна уу? Мэрэгчил сэлэс. За сантагнакээс сэлэс мэрэгчилтэй. Амбул хэдүүлээ амьдарч байна. Амбул хоёулаат. За хаана оршин сууж байна? Хөдөө. За оршин суугаа хайгээлтэй. Асахтай. За өдөө 1-р бариад үржил бариад. За ямар нэртэй газар? Нутгил. Үржил бариад. За үржил бригадын нутгалдаг газар чи юу? Нутгалдаг газар хар сэргэн гэх газар нутгал. Тий. За ихээс ажил байна уу? Эс ажил байхгүй. За ургийн овог. Ургийн овог. Ургийн овог бордчин. Эцгийн нэр. Эцгийн судаа. Өөрийн чинь нэр. Оюун бэлэг. За суучих. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймаг тусам дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бий дагаж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Дөржиг оролцуулан хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? Татгалзах хүн байна уу? За босч байгаад хариулж. Бүрэлдэхүүн оролцогчоос татгалзах хүн байна уу? За үгээр хариул гэсэн шүү дээ. Байвал байна, байхгүй бол байхгүй тий. Одоо энэ шүүгчээр хэрэгээ шийдвэрлэхгүй энэ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаыг оролцуулахгүй гэж татгалзал байна уу? Байхгүй. За суучих. Хэрэгээ оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд сувдаагийн оюун бэлэг нэхэмжлэгчээр оролцож байна. За нэхэмжлэгч хүн бол өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, ихсгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэл тавих, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрээс зөвшөөрүүл давзаалт гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? За босч байгаад хариулж. Эрх үүргээ ойлгосноо? За шүүх хуралдаанаар хэрэг хилцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэлт байна уу? За байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За нэхэмжлэгч оюун бэлэг нь. За нэхэмжлэгч оюун бэлэг миний биеийн хувь тэнцвүүлэн тэтгэвэр тогтоолох гэсэн боловч 87 оны 2 сарын 1-ний өдрөөс 87 оны 9 сар хүртэл мал эмнэлгийн газрын ариун цэврийн станцын цэвэрлэгчээр 92 оны 5 сарын 1-ний өдрөөс 93 оныг дуустал хугацаанд хүнсний үйлдвэрийг хүүхэд саадуулах газрын асрагч тогоочоор 94 оны 1 сарын 1-ний өдрөөс 94 оны 9 сарын 25-ныг дуустал бэлгэх баян бүрт хийх компанид норомчноор ажиллаж байсан гэх шаардлага нь хавцаас дэрэх заавагдсан бичгийн нотлох баримт дутуу гэсэн заалтын дагуу дахин нотлох баримт цуглуулж хавсаргаж өөрөгдөл гаргаж байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гэсэн ийм нэхэмжлийн шаардлага шүүхт гаргасан байна. Хэдээс хэдэн онд хаана юу хийжсэнөө тогтоолгыг гэсэн тэр талаараа ярий. 87 оны хаана гинэ? Мал эмнэлгийн
Станцад 87 оны 2 сарын 1-ээс гисэн байна шүү дээ. За. За өөр. Наян 9 онд За 92 оны 5 сарын 1-ээс гэж байна. За. 94 оны 1 сарын 1-ээс 94 оны 9 сар хүртэл бэлэг баян бүрдэг нь үү? Ноормчин. За ноормчин гэж юу гэдэг вэ? За. За энэ ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэж байгаа юм байна, тийм үү? За хотод зэрэг цугларсан нотлох баримтыг шинжилээ судлаа. За нэхэмжлэл байна. Нэхэмжлэгч за гэрч асуулах хүсэлт байна. За иргэний үнэлгээний хуулбар байна. Тэмдэгтэн уур хамжин 70,200 төгрөг төлсөн баримт байна. За хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн лавлгаа байна. Тус архивын сан хөмрөгт бэлгэх баян бүрт хувьцат компани бүх оны баримт шилжиж ирээгүй тул Сувдагийн оюун бүлэгт холбогдох баримт гараагүй гэж. За мал эмнэлгийн газрын 88 оны цалингийн баримт шилжиж ирээгүй тул Сувдагийн оюун бүлэгт холбогдох баримт гараагүй. За энд мал эмнэлгийн газар Сувдагийн оюун бэлэг нь 87 оны 2 сарын 1-ээс 87 оны 9 сар хүртэл мал эмнэлэгт ариун цэврийн станцын цэвэрлэгчээр ажиллаж ирсэн үнэ гэсэн маларч юм гэсэн. За Сүхбаатар аймаг Тусам дундын анхан шатны шүүх тодорхойлт гаргах нь. Сүхбаатар хүнс ХХК Сувдаа овогтой оюун бэлэг нь 92 оны 5 сарын 1-ний өдрөөс 93 оныг дуустал хугацаанд хүнсний үйлдвэрийн хүүхэд саатуулах газрын асрагч тоогоочоор 94 оны 1 сарын 1-ээс 94 оны 9 сарын 25-ны өдрөг хүртэл ноормчноор ажиллаж байсан үнэ захирал эренчин тогтох гинүү. За. Энэ юу вэ? Энэ ямар өчтэй зураг юм? За босч байгаа тайлбар. Энэ ямар өчтэй зураг гинэ? Энд дэр чиний зураг байгаа юм уу? Аль юм чи? Энэ өөрийн авч заалгач та энэ. Энэ хэдээс хэдэн онд чи хаана ажиллаж байхдаа хаанхын зураг гинэ? Гурилын үйлдвэр гэж чи гурилын үйлдвэрт гэж нэхэмжил дээрээ бичээгүй үсттэй. Гурилын үйлдвэр гэж хаанхыг хэлээд байгаа? Одоо энэ манай үндэсний бэлгэх баян бүрдгээд байгаа чи юм уу? Тэгээд он сар мар энэ дээр байна уу одоо? Баян бүрдийн нэртэй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэгдсэн бүлэгнэр шинжилгээний ажил өгсөн дамжуулалтын хэрэгцээтэй хэвтэж хоригдлаас ирж очиж энийхэн ажилладаг баян бүрдийн нэртэй албатай. Энэ хизээний сэтгүүлд юу юм? 92 онд ашиглалтанд орсон дунжаа. Энэ тэгээ хэдэн оны юм бэ энэ баримт чинь? Саяих юм уу? За мэдэхгүй шүү дээ. Энд дээр чи ямар ч тийм тодорхой юм алгагүй шүү дээ. За ингээ иргэний хэрэг үүсгэсэн шүүхийн ажиллагааны баримт байна. За гэрч бишгүүгээ мэдүүлэг. Гэрч чулуун борын мэдүүлэг. За
зэрэг нотлох баримтуудыг шинжилэн судлаа. За чи тодорхойлт гээд юм авчираад авах юм. Үнэхээр энэ байгууллага чинь чамайг ажилсныг мэдээд байгаа юм бол чиний тэр цалингийн лавлгаа мавлгаагаа аваад ирэхээр яадгийг. Цалингийн лавлгаа нь тэр байгууллагатай байдгүй юм уу? Одоо энэ байгууллагууд чинь чиний ажиллаж исэн байгууллагууд чинь аймгийн архивт өгөөгүй гэдэг нь шүү дээ. Аймгийн архивт цалингаа өгдөг юм бол тэр цалингаа ядаж байгууллага дээр хадгалаад байгууллагынхаа одоо юмнаас энэ хүн ажиллаж исэн ингээд цалингийн чи төвөрлөд өгөх тийм юм байдгүй байхгүй юм уу? За. Bagгүй. За, архивт байхгүй гэдэг нь чиний архивт одоо энэ байгууллагуудын цалингийн баримт шилжиж ирээгүй гэснээр харагдчихэв. А гэтэл чи одоо байгууллага дээр очиод Модар Чимэг гэдэг хүнээс энэ хүн манай төдөө онд цэвэрлэгч хийж исэн бэлээ гэсэн тодорхойлт авчираад байна шүү дээ. Тийм тодорхойлт авчираад байгаа юм бол тэр үед одоо чамайг ажиллаж ирснийг юуг үндэслээ тэр хүн хэлээд байгаа юм. Тэр баримтаа шүүхт аваад ирлээ. Шүүхт ерөөсөө бичгийн нотлох баримт хэрэгтэй байна гэж чам тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгээ тийм баримт байхгүй болохоор тодорхойлтоор шүүх бас авч үзэхгүй шүү дээ тодорхойлтыг чинь. За шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Yes а? Хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Хандаж хэлэх зүйл үү? Тий. Тэгээ чи баримтаа авчрахгүй бол хоёр ороод ингэж нэмэргүй байгаад шүү дээ. Чамайг шүүх харин боломж олгоод одоо баримтаа олж ирээгээл өмнөх шүүх хуралдаанаар ингэж хойшлуулад юм уу явуулсан байна шүү дээ. За тэгээд за ойлголоо. За шүүх хуралдаан завсарлыг дахин үргэлж